ураны энэ төсөл бүр маш аюулгүй бүр цоо зөв зүгээрээ л гээл одоо язоор нь бүх PR-аар ярьж байна. Тэгэд оюутлогоо дээр нь хэдэн PR-чтал хэдэн төгрөг цалин аваад том мөнгө аваад алга болоод тэгэл Монголын ард түмэн далаараа тавиулснаа гаслаад дуусчихэ. Орона дээр одоо ингээд та нарын яриад байгаа PR-даад байгаа гоё юм чинь хэдэн жилийн дараа баахан хор тариад одоо Казахстаны тэр унтуулдаг тосгон шиг болчвол хэн хариуцлага өрөх вэ? Хариуцлага нь Монголын ард түмний өмнө хариуцах хүн бий юу? Эсвэл ингээд оюутлогоо шиг гаслаад хэдэн PR-чаар хагартлаа баяжаад дуусах уу? За маатун компани захирал далаа жаргал байна. Хөрөнгө оруулалтын гэрээгээр бид нэр ярьсан байгаль орчинд альва хохирол учруулвал хөрөнгө оруулагч тал буюу Францын төр Орано групп хариуцна гэдгийг тусгасан байгаа. Та тэр нөгөө тендерийн хувьд бол хамтарсан Бадрах энержи компани дээр бүх олон улсын тендерийн мэдээлүүд нэгтгэж байгаа. Тэндээс ороод авч олно. Хүссэн очоод Бадрах энержи компани дээр очивол ямар ч мэдээллүүдийг шууд өгж байгаа шүү. Тэр байгаль орчны хүн дээр бол тэр Казахстан тэр гэдэг тэр бол ташаа буруу мэдээлэл шүү. Тийм юм байхгүй. Бид нар 21 оноос 22 оны хугацаанд туршилтын үйлдвэр жил 6 сар хийхдээ яг байгаль орчноор аливаа эрсдлүүдийг бүгдийг тооцоод эрсдэл байхгүй юм байна. Техникийн үндэслэл яг тэр төсөл ашигтай гарах юм гэж үздсэн учраас бид нар уулуурхай яамд танилцуулаад тэр төслийн хөрөнгө оруулалтын гэрээний ажилд орсон юм аа. За ойлголоо. Тэгээ сайхан хариулт байна. Тэгэхээр Орона бол одоо маш цэвэрхэн сайхан ашигтай монголчууд гэж хариулаад байгаа. Оюутлогоор яг тэгж байсан. Өдөр болгон $1 сая орж ирнэ. Газрын гай Ганбаатар мөн чи аятайхан байгаа ч л гэж дандаа харааж байсан. Тэгээ одоо бол тийм биш болцсон. Энийн шиг юм болвол Орона хариуцна гэж ойлгож байгаа. Яг хариуцлага яаж өрөх юм бол 7 номерт хариулт өгье. Уран холбогддог процесс сүүлийн 60 жил явсан газар дор уус холбогддог процессээр ямар нэгэн байгаль төрсөн тийм юм зүйл гараагүй. Хэрвээ юм гарвал энийг байгаль орчны нөхөн зэгэд 10 жил байгаа. Гэхдээ бид нар бол энэ олборлох процесс нь өөрөө ийм эрсдлүүд гарахгүй. Харин зүгээр технологиуд бид нар маш олон улсын эрчим хүчний агентлаг магнитгийн хатуу хяналтын доор явна. 2 жил тутам хяналтыг хэрэгжүүлнэ гэж явж байгаа. За би миний асуулт бол ярьж байгаа энэ ухаантай царайтай гоё юмнууд чинь худлаа байгаа тохиолдолд хэн хариуцлага өрөх юм бэ гэсэн Орона хариуцлага өрнө гэсэн Ороныг яаж хариуцлага өрөх юм бэ гэдэг дээр надад хариулт авсангүй 2 өдрийн дотор бичгээр ирнэ гэж би ойлгож байна шүү. Протокол бичигдэж байгаа. За ингээд маш сайхан мэдээллүүдийг авлаа. Дотор минь уужрлаа.